Харин тийм байна. Тэгээд бол Яг үүнд холбогдуулаад за таны уучлаарай. чи бол урд нь одоо маш олон асуудлуудыг ингээд нэг дор бацаад ингээд хийсэн учраас бас хийсэн. Тэгээ ер нь бол 1917 оны Октябрийн хувьсгалын болоод ямар ололт байсан юм бэ гэхдээ зэрэг чинь Монголын ард түмний хувьд бол үндсэндээ одоо 20 дугаар зуун болоод эхэлж яхад үндсэндээ Монголыг сүнэн мөхнө гэж бол дэлхийн олон бол одоо энэ угсаатан зөөн судлаач одоо энэ улс төр судлаачид бол бичижсэн 500 за яг нэг 700-аад мянган хүнтэй 500-аас 700-аад мянган хүнтэй ийм ус. Тэгэд өөртөө ямар ч үйлдвэрлэл юу ч байхгүй тэр ард түмийг цааш нь тэрийг бол одоо амьдрахад хэрэгцээтэй одоо юу гэдэг нь өөрийнх нь дотоод хэрэгцээг хангадаг барьдаг тийм амьдралын ямар ч чадамжгүй болгоцсон. Тэгэд эрчүүдийнх нь бол одоо чинь 80% нь бол сүм хийдэд ингээд шавлан суусан нөгөө хойд амьдралтай нөгөө одоо юу хойд насандаа харин тийм амьдрал гэсэн энэ бол бурангүй үзэл бол орсон ийм л ард түмэн байсан шүү дээ. Тэгэхэд бол тэр үед бол энэ тэр үед бол өнөөгийн байдлаас гэсэн хэцүү үед байсан. Гэхдээ бол Монголын одоо үндэсний эх орончид Монголын бол тухайн үеийн яг үнэхээр тэр одоо Сэхэтэн гэдэг үгийн бол одоо яг жинхэнэ хамгийн одоо сайн сайхан тэр илэрхийлэл болох тэр хүмүүс бол одоо энэ өөртөө мэдээж бол байгаа тэр үед ч юм бол бид нар үндэстэндээ юу ч хийж чаддаггүй зэвсэг хийж чадахгүй тийм үү ийм бол байсан учраас тэгээд өөрснөө бол одоо чинь олон зуун жил 200 гаруй жил бол манжийн одоо энэ манж хятадын одоо энэ колоничлол дарлалд байсан учраас үндэстэндээ тэдний өөрийн одоо тухайн үеийн Монголын үндэсний элитүүд нь дандаа ингээ гадны гар хөл болоод аль хэдийн хувирцсан. Тэгээд тэрэндээ бүр амьдраад сурцсан. Тэрэндээ бүр тассан. Ийм байсан бол одоо байсан учраас хэсэг бүлэг улсууд зоригшуулуудаа тэгээд одоо энэ зүйл холбоод усад бол хандаж тэдний тусламжаар бол одоо яасан шүү дээ одоо шин системийг тэгээд энэ систем зүйлтийн бол ард түмэнд Монголын ард түмэнд юу өгсөн юм бэ гэгээд ингээд ярьдаг. Ер нь бол коммунизм гэж бол одоо чинь коммунистууд гэж орилж байгаа энэ одоо юу гэдгийг энэ улсууд бол хамгийн бол манай нийгмийн хамгийн одоо хурм өчд улсууд нь тэр байгаа аахгүй юу? Одоо тэд нар байгаа аахгүй юу? Тийм байна. Одоо хараад тахт үнэхээр тийм байна. Мэдээж энэ дотор бүх юм одоо жишээ өнөөгийн одоо энэ ардсан дэглэнтэй ингээд харьцуулаад үздэм бол тэд нар бол одоо чинь 10% нь бол буруу алдаатай юм байсан байж болно тэр. Нөгөөлөгтөө 90% байсан байхгүй юу? Одоо бид нар чинь бол 10% нь хөрөхтэй гүйтээ зүг байлэгт 90% нь алдаатай буруу замаар яваад байгаа байхгүй юу? Гол нь энэний харьцаа. Тэгээд тийм байна. Энийг би дахиад чи бас тэр асуултанд хэлжсэн. Урд нь хүн төрлөختөн хизээд хүн төрлөختний бүх одоо сүүлийн одоо энэ 2000 гаруй жилийн түүхийг аваад үзсэн бол тэнд бол дандаа боолын одоо энэ эзэн боолын энэ дандаа энэ давхрах олон бол анги давхрахын энэ бол одоо энэ нийгэм ноёлж ирсэн байсан. Тэгэхэд бол хүн төрөлхтний түүхэнд байгаагүй бүгдээрээ тэгш хэрэгтэй, бүгдээрээ хамтын хөдөлмөр эрхэлдэг, бүгдээрээ бол хамтж хувь заяатай ийм болоод нийгмийг бол одоо байгуулах энэ зорилтыг бол одоо Октябрийн хувьсгалаар ийм боломж бол гарч ирсэн шүү дээ. Гэхдээ Октябрийн хувьсгалыг бол одоо би ялангуяа 2 ном гаргасан байж байгаа. Октябрь 1917 оны Октябрийн хувьсгалын нууц мөн яг энэний дараа бол гарсан бол Оросын иргэний дайны түүхэн үнэн ба Бодол дамгууд гэсэн ном гаргасан байгаа шүү дээ. Тэн дээр бол одоо маш тодорхой байж байгаа. Мөн энэний дараа энэтэй одоо чинь шууд энэ үргэлжил болох Гитлерийн нууц найдууд гэсэн ийм 3 цоврал номыг бол би одоо энэ 100 жилийн одоо ойд зориулж гаргасан байгаа. Сонирхсан хүмүүс бол энийг ингээд аваад уншдсан бол ер нь 20 дугаар зууны бол эхний хагас 1900 оноос бол одоо нэг 1950-аад он бол хүртэл бол бүх энэ асуудлыг бол тэр 3 номыг уншихтал бол бүгдийн зөв ойлголтыг бол авах тийм л одоо боломжтой гэж бол би харж байгаа. Тэгэд хамгийн гол нь энэ Октябрийн хувьсгал бол биднэрт юу өгсөн бэ гэхдээ зэрэг бол одоо үндсэндээ Оросд бол одоо жирийн нэг одоо ядуу тариачны хүүхэд бол эмч, инженер, технологи, багш, сургууль хүмүүжүүлэгч мөн бол одоо үнэхээр бол тэрний бол сод одоо үнэхээр тэр тэргүүний хэсгүүд нь бүр одоо улс орны бол одоо жишээ тэр удирдлагын төвшөнд бол хүртэл хурц ажиллах ийм боломж бол нэгдсэн байж байгаа. А хоёрдугаар Октябрийн хувьсгалын одоо юу нөлөө ач буйнаар чинь ер нь дэлхийн түүхэнд анх удаа адилчин хүн, жирийн адилчин хүн, жирийн малчин хүн, жирийн тариачин хүн бол одоо
тов цустай амиа бодож бол ингэж амьдрахгүй тэдэрт нөх одоо үйлдвэрлэлээ малаа нийлүүлээ тариачин усууд нь газраа нийлүүлээ тэгээд тэр бол нэгдсэн талбай дээр тэд нар хүчээр хөрөнгө хүчээр одоо нийлүүлсэн учраас тэрнэр дээр бол одоо механизм одоо бусад одоо трактор комбайн хэрэглэх юм боломж нь гарчсан. Чи зүгээр өөрөө төсөөлөд өстэй хүн бол өөрөө одоо юу гэдгийг олон одоо 10 га газрыг бол яг тэр үеийн одоо тэр тариачид бол тарьж чадахгүй шүү дээ бид нар чинь. Чадахгүй шүү дээ тий. Хаглах бол одоо чинь одоо амжистай бол одоо трактор тэгэлээс ургацаа хурааж явах комбайн энэ төр байхгүй. Тийм учраас бид нар чинь хамтын юм байгаа байхгүй ер нь. Тэгэд энийг ч гэсэн бол манай ард түмнүүд бол одоо чинь энийг бол бас л хүн ухаанаар нь хэлсэн байдаг шүү дээ. Нөгөө ер нь бол хүн юмтай болох тусмаа бол хүний зовлон нэмэгддэг гэдэг. Тийм үү одоо чи хувийн одоо жишээ нь бол өмчтэй болох тусмал эднийг яг ингээд гагаад бол хүнд янз бүрийн бол хартахаас ахуулаад бол одоо чинь хамгаалахаас ахуулаад тэгээд одоо өчнөө зовлон тэгэхдээ тэд нар чинь бол одоо юу гэдгийг хамтын хөтөлбөрөөр нийлүүлээд мөн бол хамтын хүч хөрөнгөө нийлүүлээд тэгээд бид нар чинь хамт нь бол одоо хүн өөрөө нэг одоо газараа одоо юу гэдгийг газар хагалж бол тариа тарьж исэн бол хамтдаа багтаж тэрнээс урд нь бол тэр ганц хууханд авдаг байснаас бол хэд дахин илүүгүй хэдэн 10 дахин илүү бол ургах авах малчууд бол хүртэл бол юу гэдгийг өөрийнхөө нэг одоо нэг 5 ямаа нэг одоо за баячууд нь 200-300 ямааг бол ингэж бол одоо хонь малыг бол одоо тэ одоо малыг ингэж одоо хариулж байсан бол малчин хүн байсан бол тэд нар чинь нэгдэл болоод тэгээд өөрснөө бол одоо чинь ээлжээр тэр малаа бол малалдаг тэрнийхэн бүх одоо тэр шимт хижээл одоо бүх түүхийдийг өөрснөө бол одоо чинь боловсруулдаг энэ бүх юмны чинь хамтын хөдөлмөр хамтын хариуцлага хүлээдэг одоо ийм бол одоо системийг чинь л одоо социалист коммунист систем гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээс бол одоо юу гэх хамгийн гол нь ердөөсөө коммунист системүүд хүн төрөлхтөнд бол өгсөн маш олон бол одоо энэ урд өмнө байгаагүй энэ боломжуудыг хүн өгсөн хүн бүхэн бол бичиг үсгтэй болголоо урд нь бол хэдэн 100 жил 1000 жилээр бол одоо чинь ядуу хүний тийм үү эсвэл бололцоог хүний хүүхдүүд бол бичиг үсгэж тайлгдахгүй яваад бол хорвоогийн энэ бол одоо нэг насыг бардаг байсан бол тэдэр хүүхдүүдэд нь бол багаас нь бол одоо чинь бичиг үсэг зааж байна эрдэм боловсрол өгж байна шинжлэх ухаан зааж байна тэгэхээр тэднийг бол жинхэнэ хүн болгож байгаа байхгүй юу хүн бол жинхэнэ ёсоор нөгөө хүн гэдгийг бол тэд нар бол одоо бүтээх гэж бол маш олон юм төсөл арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг л да. Тэгээд бас энэ дэр чинь ер нь тэгээд би хэллээ 8 цагийн хөтөлмөрийг бол хамгийн одоо анх дэлхийн түүхэнд бол одоо Орос тэгээд дараа нь бол Монголд бол хэрэгжүүлсэн шүү дээ. 8 цаг ажилчин хүн бол 7 хоногийн бол одоо ингээд 6 өдөр нь бол ажилтан 40 хэдэн цаг бол ажиллана 8 цагийн урд нь бол одоо чинь ямар байсан одоо ч гэсэн бол ямар болох гэдэг байна гэдэг тэр чинь ажилчин хүний бол үндсэндээ бол 12 цаг тэгээд 16 цаг бол одоо ажиллаулдаг ийм бол капиталист тэдний бол бүр хөлсийн тэгээд тэдний одоо чинь бүтээсэн энэ баялагын өчүүхэн баг хэсгийг нь тэднэрт бол одоо өгдөг ийм бол капиталист цэвэр бол мөлчлөгийн ийм бол систем л ноёрхож ирсэн байсан шүү дээ. Тэгээд одоо чинь одоо юу гэдэг нь одоо цалинтай амралт чинь анх удаа социалист нийгмийн үед гарч ирсэн мөн бол одоо чинь юу шүү дээ одоо эмэгтэйчүүдийг бол одоо чинь амарч газруудыг тэднийг бол одоо хүүхдээ асрах бол тэтгэмжүүдийг тэд нар хүүхдээ асрах одоо амралтын энэ хугацааг анх удаа дэлхийн түүхэнд анх удаа хүн төрөлхтний түүхэнд тийм байгаагүй байхгүй. Тийм бол одоо агуу том бол зорилтуудыг бол тавьж бол хэрэгжүүлсэн. Гэхдээ бол манайхан бас нэг энэ дээр нэг юм ойлгох хэрэгтэй гэж би санаж байна л да. Гэхдээ энэ бол 1917 онд бол гэсэн октябрь хусгалуултын дардан замаар яваагүй. Үндсэндээ бол 20 жил бол тэд нар бол мөн 1917 оны хусгалчин бол бас манайхан нэг одоо үйл явдал гэж хэрэгжиж харж болохгүй. 17 оны хусгал ачаа 2 үйл явдал багхгүй. 1917 оны 2 дугаар сарын хувьсгал мөн 1917 оны 10 дугаар сарын одоо өнөөдөр бол бид нар 11 дугаар сарын хувьсгал багхгүй. Октябрь сарын хувьсгал. Октябрийн хувьсгал. Тэгээ 17 оны 10 дугаар сарын 26. Энэ ч бол хуучин тооллоор багхгүй да. Хуучин тооллоор октябрь сард байдаг. Тийм учраас октябрийн хувьсгал гэж нэрсэн. Тийм багхгүй да. Энэ бол тий 10 дугаар сарын. Энэ тэгэхэд бол одоо юм байна шүү дээ. 1917 он гэдэг бол дэлхийн 1-р дайны дундуур одоо болсон хувьсгал шүү дээ. Оросд бол одоо
мөн дотоодын олон хүчин зүйлүүдээс гадаадын одоо тэр тагнуул тусгай одоо ялангуяа Английн бол одоо Англи Францын энэ тусгай албануудын зохион байгуулсан Оросын дотоодын одоо урагчтай нийлж хийсэн энэ төрийн эргэлт байна. Тэгэд энийг бол Тийм байлаа. Анхны сэтэл зорилго нь бол тийм байсан тийм. 1914 оны 8 дугаар сарын болоо сүүлчээр дэлхийн 1-р данг эхэлсэн шүү дээ. Дэлхийн 1-р чинь 1918 оны 11-р сард үргэлжилсэн. Гэвч яг энэ дайны дундуур энэ дайнд бол оролцож байсан энэ дайнд бол одоо чинь хамгийн их бол амжилт гаргаж байсан. Гэхдээ бол бас хамгийн их одоо энэ дайны хамгийн хүнд хүчийг бол өөрчилсөн энэ Оросын эзэнт гүрний дотор талд нь төрийн дүмийн одоо хэсэг өнөөгийн бол одоо манай либералууд гэж ардчлагчид тэр үеийн одоо 100 жилийн өмнө чинь ардчлагчид байсан байхгүй. Хэрвээ тэр үеийн одоо чинь тэдний тэр ярьж исэн хэл яриа одоо юу гэдгийг дэвшүүлж байсан тэр зорилт тэдний бол ярьж исэн үг яриа энтрийг бол одоо 90 оны бодлого шийдвэр энэ тийм яг ижилхэн байгаа байхгүй юу бол. Яг ижилхэн. Тийм л энийг бол манай монголчууд ерөөсөө огт мэддэг байхгүй юу. Тийм энэ 1917 онд болсон 17 оны 2 дугаар сарын энэ хувьсгалын тухай бол таны тэр орчуулж гаргасан сая энэ октябрийн 100 жилийн зориулж орчуулж гаргасан энэ шинэ номнуудад бол маш тодорхой тэр талаар тайлбарлаж тэн дээр бол үнэлт өгсөн байлээ тийм үү зургаа. Тий. Ялангуяа хүн сонирхсон тэндээс бол маш их мэдээлэл болж байгаа. Тэрийг зүгээр товчхон бол тэр хувьсгалыг бол мэдээж бол одоо хувьсгалын үнэхээр одоо хувьсгалчдын нэг одоо томхон хэсэг нь бол тухайн үед бол Оросд бол одоо амьдарч байсан жүүдүүд бол энд оролцсон үнэн. Тэр жүүдүүд оролцсон үнэн. Тэгээд мөн энэний нөгөө талд нь бол Ленин одоо Сталин одоо Варшавын энтрээр бол мөн Молотовын энтрээр одоо толгойлуулсан бас большевик хэсгүүд нь бол байсан байхгүй. Ер нь бол энэ жүүд энэ одоо олон бол одоо энэ улс төрийн тэмцэл хийжсэн олон энэ тэмцлийн дотор маш олон бол үзэл санаатай зорилготой энэ улсуудын ийм нэгдэл байсан. Гэхдээ энэ хоёр бол нэгдэл бол үндсэндээ хоёр хэсэг болж салгаад меньшевик мөн большевик гэж салсан. Одоогийн бол монголоор хэлнгээд орчуулаад хэлдэг бол цөөнх олонх гэж салсан байхгүй юу? Олонхыг нь бол Ленин, Сталин одоо энэ улсууд бол толгойж байсан тийм. Тэдний гол бол одоо тэдний эсрэг бол энэ меньшевикүүд нь бол одоо сөрөн зогссон байсан. Мэдээд меньшевикүүдийн хажуугаар бол одоо янз бүрийн тэр кадетууд, эсерүүд ийм улсууд бол байсан. Тэгээд энэ улсууд чинь гол нь бол зөвхөн төрийн эргэлт төрийн одоо чинь 2 дугаар сард нөгөө Оросд төрийн эргэлт хийгээд эзэн хаанаа түлхэн унгаагаад тэгээд улс орон айрмай бол задлагдсан байсан. Ер нь энэ барууны орнууд бол Орос орныг тавиад өгсөн байсан. Энэ ардчлагчдыг бол 1911 оны тэр 10 дугаар сарын хувьсгалаар 17 оны 10 дугаар сарын хувьсгалаар 8 сарын дараа тэдний засгийн эрхлэлд түлхэн унгасан байхгүй юу? Нэгүгээр хэлбэл бол Оросын бол чинь одоо ингээд эволюц бол одоо чинь энэ замаараа бол одоо хувьсгалын замаар бол одоо хөгжиж ирсэн Оросын эзэнт гүрнийг хувьсгалын замаар 1917 оны 2 дугаар сард бол Оросын дүмийн одоо энэ одоо депутатууд нь бол хувилдаан зохион байгуулад гадны бол хүчинтэй төрийн эргэлт хийгээд эзэн хаанаа түлхэн унгаагаад айрмай бүрэн улс орн алаад дараа нь тэгээд бол гэр бүлээр нь алаад тэгээд тэр бол арай хожим болсон. Гэхдээ энэ бол бүх юмыг урд нь болсон үйл явдал байхгүй юу тэр чинь. Харин тийм байлаа. Өгтөр нөхцөл байдлыг тэд нар тавьсан байхгүй юу гол нь. Тэгээд энэ бүх юм чинь бол ингээд явсаар байж байгаа бол тэгээд эднийг чинь бол тэр 10 дугаар сарын хувьсгалаар мөн энэ ард засагчдыг мөн одоо түлхэн унгаж байгаа байхгүй. Нэгүгээр хэлдэм бол одоогийн энэ бидний энэ дээр ярьж болоод хэвссэн энэ большевикууд гэдэг бол ялангуяа Ленин, Сталин тэргүүд большевикууд бол урд нь төрийн төр эргэцэн байсан төрийг буцаад хэвэнд нь оруулсан байхгүй юу да. Буцаад хэвэнд нь оруулахдаа тэд чинь өөрсдийнхөө тэр одоо тэр төслийг хэрэгжүүлсэн байхгүй юу. Өөрсдийнх нь тэр нийгмийн байгууллагын эдийн засгийн улс төрийн өөрсдийнх нь төслийг хэрэгжүүлсэн. Тэгээд ерөө большевикуудын ялангуяа бол Ленин 1917 оны дараа гарсан хамгийн ихний болов одоо чинь захирам шийдвэрүүдийн нэг нь болоход ирсэн. Бүх нийтийн энэ одоо бичиг үсэггүй байдлыг халах боловсролын тэр гэгэрлийн тухай бол
одоо энэ захирам шийдвэрүүдийг гаргаж ирсэн шүү дээ. Тий. Тэгээд бол гэвч бол одоо юу гэдгийг энэ нэгэн бол засгийн эрх авцсан байсан энэ одоо тэр Большевик одоо намын дотор бол нэг хэсэг нь меньшевик гэсэн болоод жигүүр байсан, нөгөө хэсэг нь большевикуудын жигүүр. Энэ хоёр чинь бол дотор талдаа бол олон янзын бол одоо арга хэмжээ энэ түүхийн турш бол тэмцэлцээр байгаа 1937 онд энэ большевикууд нь тэр меньшевикуудаа үндсэндээ бол устгасан байхгүй юу та. Энийгэд хүмүүс манайхан чинь зүгээр яг тэр үед өрдөөсөө тэр үед амьдарч байсан Оросын ард түмний хинэнч тийм аимшигтай юм болж байгааг ихэнх нь мэдэхгүй байсан байхгүй юу. Тэгээд үн тэнд тийм тэмцэл явж байна гэдэг. Тийм тэмцэл явж байна гэдэг чинь нам дотор болж байгаа. Одоогийн одоо энэ манайхан бол одоо ингээд гадны талаас нь бид нар ингээд одоо чинь болж одоо янз бүрийн зарим нэгэн үйл явдлыг ажиглаж байгаа ерөөс энэ хоёр эрх баригч намын дотор яг ямар болоо тэмцэл болоод байгаа юуны тухай тэмцэл болоод байгааг манай хүмүүс ихэнхэн сайн одоо чинь ойлгохгүй мэдэхгүй байгаа байхгүй юу. Зөвхөн тэр хоёр хүн хэрэлцэл тэдний сонирн байгаа болохоос яг чихэн ямар удаад үзэл санаа бол гэршүүлээд нэг тал нь юуны төлөө тэмцээд байна гэдгийг бол мэдэхгүй байгаа. Яг тэрнтэй адилхан мөн адил тэр үед чинь бол одоо чинь бас л тийм л байдалтай байсан. Гэвч энийг чинь бол 1953 онд чинь Сталиныг бол одоо ингээд хорлон алсныхаа дараа Хрущевийн нөгөө нэг хүний дахин шүтгэх гэж бол нэрлсэн энэ 20 дугаар бүгд хурлын одоо нууц сэтгэлүүд нь шүү дээ. Тэрнээс чинь хоошил одоо намын тэмцэл байхгүй. Намын нэг бүлэг нь нөгөө бүлгийнхээ эсрэг бол тэмцэл байсныг л энэ чинь гадаадынхан бол ялангуяа барууны энэ бол тагнуулын одоо чинь 1946 онд бол энэ социалист системд бол хүйтэн зарлагдсан байсан энэ капиталистууд бол аваад тэгээд тэрүүгээр нь бол тэрэн дээр нь дөрөөлөөд ингээд одоо чинь хэлмэгдэл гэдэг үгийг бол анх гаргаж ирсэн байхгүй. Хэлмэгдэл гэдэг тэр үгийг юу байхгүй тэр санааг тэр үгийг бол тэгж ойлгуулдаг гэсэн байхгүй. Ер нь репрессион гэдэг бол үг чинь бол анх зүгээр хориглолт хязгаарлалт гэсэн үг шүү дээ. Өнөөдөр бол одоо юу гэдэг Монгол одоо юу гэдэг одоо ингээд одоо дугаараар бол машинуудыг одоо ингээд зохицуулаад яваад байна гэдэг чинь нэг талаасаа бол хүний бол өөрийнх нь тэр өмчөнд бол өмчийг чөлөөтэй хэрэглэх энергигээд хязгаарлаж байгаа боловч үндсэндээ бол манай энэ замын одоо нэвтрүүлэх чадвар замын даацанд тэр нь одоо шаардлага хангахгүй байгаа тохируулаад тэрэндээ чинь тодорхой хязгаарлалт хийсэн байж байгаа байхгүй юу. Тийм учраас чинь ямар нэгэн юм чинь өөр ямар нэгэн төр засаг бол заавал одоо чинь өөрийнх нь тэр бол одоо чинь хэрэгжүүлж байгаа тэр бодлого нь саад болж байгаа энэ юмнуудыг хязгаарлан хязгаарлаж байгаа хэрэгтэй байхгүй юу. Ийм учраас тэгэхээр зүгээр ямар ч арга байхгүй угаасаа. Тий. Улс орон нэгдмэл байх, улс орон өөрийнхөө эрх ашигыг хамгаалах, дотооддоо эмгч юмд байх. Ер нь бүх талаас нь болоод үзэхэд үнэхээр тийм юм байл шүү дээ. Тийм бол чинь барууны орон гадны аюул залаас хамгаалах тийм ээ. Бүгд тэр бол тэр ямар ч үед хүндэрсэн үеийн үед ямар ч төр бол өөрийнхөө тэр одоо тэгшүүлж байгаа зорилго тэрний төлөө бол одоо тэрний зам саад болж байгаа гэж үзсэн энэ эсгүүдийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байдаг байхгүй тэднийг хязгаарлаж байгаа. Тэгээд тэргүй тэд нар ямар нэгэн тухайн үед бол одоо чинь тогтооцсон тэр хуулийн тэр дээсийг бол давж алгасан гიშгсэн энэ бол этгээдүүдтэй хуулийн дагуу бол хариуцлага тооцдог тэднийг бол одоо шүүхээр шийтгдэг шүүхийн одоо чинь хууль дээр заасан тэр санкцийн дагуу шийтгдэг тийм л юм байсан байхгүй. Тэгэхэд бол одоо манай одоо энэ хүмүүс бол ойлголцсон байж байгаа юм шиг ердөөсөө ногоо малгайтан бол зүгээр одоо ингээд дураараа хүн алж исэн юм шиг тийм байхгүй байхгүй. Хэрэг тийм бол мэдээж байсан байж болно тэр үеийн одоо чинь хөнд хэцүү цаг үед бол гэхдээ тэр үед чинь тэдний тэр одоо үзэл санаа тэр нийгмийн байгууллага тэр төрийн урдаа тавьж байгаа зорилготой ямар ч хамаагүй тухайн нэг одоо чинь албан хаагч бол одоо өөрийнх нь албан тушаалыг буруу ашигласан тэр хүн чинь эрүүгийн гэмтэргэл үлдчихсэн байхгүй юу. Тэгэхээр тэр систем бол ямар буруутай юм бэ энэ дэр. Тийм учраас тэгээд өөрийнхөө улс нийгмийнхаа тэр одоо баримталж байгаа үзэл суртал тэр эрх ашигтай хаш далдуур цаагаараа бол хаш нөлөөтэй тийм нэг өөрийн мэдлгүй ухамсар одоо өөрийнх нь ухаан хүрхгүйгээр хийж исэн. Гэхдээ тэрийг зогсохгүй байгаа тэр хүмүүст ч гэсэн тодорхой хэмжээгээр хязгаарлалт тавихаас өөр аргагүйсэн. Энэ бол яахаа аргагүй гэж үнэхээр яахаа аргагүй тийм үйлдэл юм байлээ. Тийм юм болов уу? Тэгвэл одоо энэ тэнэглэл, энэ тэнэг байх, гинэн байх энэ төр чинь бол одоогийн арчилсан ёсоор бол хүний эрх юм шиг болж олонхын эрх ашигыг олонхын ард түмний нийтийн эрх ашиг аюулгүй байдал улс үндэстний цаашдын хөгжил одоо энэ бүх юмыг том утгаар нь аваад үздэг юм бол
тэр цөөн хүмүүс тэгж бусдад хор хохиролтой Жинхэнэ хорлож үзэл байгаа санааг нэр баггүй. дэлгэрүүлэх юм уу ямар нэгэн байдлаар тэнэглэл ямар нэгэн байдлаар тэнэг байх нь бол тэр нийгэмд өөрөө асар хохиролтой зүйл тийм үстэй. Тий. Тийм учраас бол тэрнийг зогсоохоос өөр аргагүй байсан. Ялангуяа тэр лам нарын бослого энтрийг бол та бас нэг дээр нэг ярилцлаганд хэлжсэн шүү дээ тийм ээ. Сургууль соёл байгуулах гад ардын хүүхдүүдийг бичиг үсгтэй болох гээд байхад тэр хүүхдүүдийг авч зүхтаад байдаг. Имлэг барихаар нь тэрнийг нь очиж хорлоод байдаг. Эсвэл одоо хойд насныхаа үзлийг номлоод ингээд шинжлэх ухаан одоо энэ ол тамжилт хүний одоо энэ бид манай улсын нэгэнт одоо ингээд сонгоод авсан тэр замаар явхад саад болоод байгаа хүмүүсийг бол одоо тодорхой хэмжээгээр тэнд хязгаарлалт тавих усаар ямар ч арга байгаагүй гэдэг одоо бид нар харж байна л да. Уг нь бол социалист нийгмийн үед чинь тэрийг бол ойлгомжтой харуулсан кино одоо уран сайхны кинонууд хүртэл байдаг байсан шүү дээ. Гэтэл энийг одоо энэ контр хувьсгал 90 оны энэ буцаагаад энэ бүх юмыг эвдэн буснаас энэ хувьсгал гарсан үеэс эхлээд дахиад эсрэгээр нь ойлгуулах гэж маш их үзлээ. Одоо тэр нь тэр хугацаанаас хойш гарсан энэ уран сайхны кинонуудыг аваад үзэх юм бол энийг бол одоо буцаагаад ингээд бүр огт өгөөсгөх тийм хандлага гарч ирж байна л да тий. Гэтэл одоо энэ ч 20 хөмөрсөн хувьсгал байхгүй хөмөрсөн. Тэгсэн мэлээ. Тэгсэн мэлээ. Буцаагаад тэрийг бол одоо чинь эргүүлэхийн тулд биднэрт одоо ямар одоо үн төлөхөөс аргагүй байдалд хүрчээд байгаа гэдэг хүн бүхэн бодох хэрэгтэй байхгүй. Өнөөгийн бол одоо энэ нөхцөл байдлаас ингээд хард энэ Монголын нийгэмд бол ямарваа нэгэн бол одоо чинь цэвэрлэгээ хэрэгтэй байгаа хүн бүхэн бол хүлээн зөвшөөрөх байх гэж би санаж байна. Би цэвэрлэгээ гэдгийг чинь тэднийг бол алж устгах гэж байгаа хамгийн гол нь төрөө бол ойлгогчдаас энэ бол хариуцлагагүй төшмөдүүдээс энэ сувдаг шүлтангуудаас цэвэрлэх тэднийг үнэхээр бол тэд нар хол байж байгаа хэрэгтэй байхгүй төрийн эрх мэдлээс тийм ээ. Тий. Одоо үнэхээр тэр Монголын одоо ард түмний эсрэг бол ноцтой одоо энэ юу хийсэн бол тэдний хуулийн дагуу бол одоо авч үзэж хуулийн дагуу хариуцлага тооцож шүүхээр одоо тодорхой оноосон тэр үйлцэн гэмтэрэгтэн тохирсон ийм шийтгэлүүдийг оногдуулах гэсэн өөр ямар ч арга байдаггүй байхгүй. Ер нь хүн гэдэг чинь бол хүн өнөөдрийн бол 27 жилийн одоо ингээд одоо өндөрлөгөөс эргээд харахад чинь хүний нийгмийн бол өчүүхэн байх хэсэг нь ийм увайгүй байдаг байхгүй. Ийм увайгүй шуналтан, увайгүй сувдаг тийм үү? Ийм бол байдаг байхгүй. Гэвч өөрийн одоо ямар нэгэн одоо Монгол улсыг хүний одоо хүний бие зохицоор ингээд зүйрлүүлэн авч үздэг юм бол өөрийнх нь бие зохицол дотор 27 жил орж ирээд бугшсан, идэлцэн, бээрэлцэн тэр юмнаас энэ бие зохицол организмаа бол биднээс цэвэрлэхгүй бид нар өөрснөө ус үндэстэн бүх аюулд одоо тун ойрхон ирчихдээ шүү. Харин тийм ээ. Учраас бол бид нар бол энэ бүгдийг бол ойлгох хэрэгтэй. Энэ бүгдийг бол одоо зөв ойлгож зөв байршуулах хэрэгтэй байхгүй ядаж. Тий. Тэгээ гэтэл одоо энэ чинь энэ болохгүй та нар одоо энэ улс үндэснийг хохироосон байна гэд ингээд энэ хүмүүст хариуцлага тооцох гэхээр хүний эрх гээд нэг юм наачаад нэг хан мөргүүлээд байна л та. Энэ хулгайч ловчдын хүний эрхийг хамгаална гэж яриад байна шүү дээ тийм ээ. Гэтэл тэр одоогийн энэ одоо энэ нийгмийнх нь энэ хууль дүрм одоо энэ шүүх засал энэ бүх одоо бүр энэ нийгмийн өөрийнх нь үндсэн үзэл санаа нь өөрөө хулгай дээрмийг зөвшөөрсөн юм нийгэм байгаа учраас энийг шударга ёсон яг одоо хүмүүсийн дотоод сэтгэлд одоо дотоод итгэл үнэмшил гэдэг тэр шударга ёсны дагуу шийтгэгч хүртэл боломжгүй болгоод ингээ мухардталтай оруулчихсан. Яа тэгвэл шүүхээр чи миний одоо эзэн уусныг батал гэдээ ингээд ярьцгаад байна шүү дээ эдэр чи. Гэтэл нэгдүгээр шүүх эрх мэдлийг тэд нар дээрээс одоо хахуулддаг өөрсдийнхөө хүмүүсийг тавьдаг, томилдог. Тэдний тэр буруутай үйл ажиллагааг шүүх нь одоо илчилж тэрнийг шүүж чадах тийм боломж ч хүртэл байхгүй болгоцсон. Тийм учраас эдгээр өөрсдөө хуулийнхаа дээр нэгэнт та нар намайг хуулийнхаа дээр нь байдаг. Нэгэнт та нар миний тэр эзэн уусан тэр хулгайсан дээрэмцэн юмыг та нар шүүхээрээ тогтоож чадахгүй юм чинь би бол гэмт хэрэгтэй биш ээ. Би бол энэ та нар миний хүний эрхэнд халдаад байна. Би бол та нарыг энэ цаагуур юу гэсэн үг хэлээд байгаа юм шиг надад сонсогддог гэхээр миний та нар хулгайлж лойврдох эрхэнд халдаад байна гэж байгаа юм шиг надад сонсогдоод байгаа байхгүй. Яг үнэ. Яг л тэгж сонсогдоод байна. Ер нь бол өнөөгийн байдал бол үнэхээр хэцүү байдал төрчихсөн л дээ. Одоо бол манай иргэд бол ихэнх нь ажилгүй болсон улсын өмч гэж бол байсныг бол төрийн өмч гэдэг хутлаа нэр өгж байгаа.
тэрийг нь бол хулгайлаад авцдаг юм. Манай улсууд өмч хөвчлөлгээд тараад энэ бол хууль бус байхгүй да. Өмч хөвчл чинь хууль бус. Харин тийм яхаараа Монголын ард түмний хууль бус гэж ярихдээ хамтын хүмүүс гайх байх л да. Яг гэвэл тухайн үе чинь хүн өөртөө тохируулаад хууль хийчихэд тэр хуулийнхаа дагуу бол хулгай хийчихсэн байхгүй л болно. Тий. Бүх нийтийн өмчийг ингээд би хууль гэдгийг чинь хэсэг бүлэг улсуудын бодож олсон нэг тэр нэг одоо чинь зааварчлага гэж харахгүй. Хууль гэдэг бол хамгийн гол нь хууль байхын бүгдд хүлээн зөвшөөрөгдөж үндсэн бол одоо чинь одоо юу гэдэг нь суур зарчим зарчим бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бүх нийтийн язгуур их хэсэгт үйлчилж байгаа хэрэгтэй байхгүй да болно. Харин гэвч тийм байхгүй учраас энэ хууль чинь бол хэсэг бүлэг улсууд өөрснийхөө бол хулгайлах энийг бол одоо хуулийн хүрээнд мэд тийм үү хуулиар хамгаалуулсан ийм бол одоо өөрийн энэ хууль гэд нэрлсэн энэ одоо энэ бохир ажиллагаагаа бол тэд нэр яаж штэ одоо тийм зөвдгөх энэ шалтгааныг бол өөрснөө хийгээд тэгээд хуулийн дагуу бол хөвчл явуулсан гэж байгаа байхгүй. Энийг бол хамгийн гол нь нэгдүгээр хууль бус гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар энэний урд нь болсон тэр төрийн одоо эргэлт гэдгийг би хууль бус гэж ойлгох хэрэгтэй. Хууль бус гэдгийг чинь би бол өргөн утгаар нь зүгээр одоогийн одоо неолибералистуудын гаднаас бол хуулж авсан Англи одоо чинь Америкаас бол одоо энэ одоо орчуулсан энэ хуулиудыг би хэлэхгүй шүү дээ. Одоо хууль ер нь хууль гэдэг чинь болох одоо зэрэг энэ чинь шинжлэх ухаан өөрөө биш байхгүй дээ. Хэсэг бүлэг улсуудын нийгмийн тодорхой бол одоо хэсгийн одоо яг тухайн энэ тохиолдолд чинь нийгмийн өчүүхэн баг хэсгийн эршгийг хамгаалсан ийм бол одоо чинь зүйлийг ард түмэнд тулгаж байгаа. Тэрийг хууль гэж нэрлэдэг байгаа байхгүй да болно. Би дахиад хэлэхэд ямарваа нэгэн хууль бол ард түмний олонхын эршигт үйлчилж байх хэрэгтэй байхгүй да. Олонхын эршгийг хамгаалж байх хэрэгтэй байхгүй да. Гэсэн чинь бол урд нь болсон тэр өмч хөвчлийн тухай хууль тогтоомж тэгээд ер нь бол дараа нь бол одоо гарсан одоо ч гэсэн гарсаар байгаа энэ хуулиудын ихэнх нь эн чинь дандаа гаднаас өгсөн би бол олон удаагийн ярьсан дээр гарсан шүү дээ. Монгол улсын бол өдөртөгч 1992 оноос хойш гадна талтай байгаа байхгүй. Монгол улсын өнөөдөр одоо бүр ингээд цагаандаа гарцсан байж байгааг та нар харж байгаа. Олон улсын валютын сан гэдэг чинь одоо Америкийг бол одоо чинь бас эслээд авсан байж байгаа. Энэ холбооны нөөцийн сангийн салбар нь манай энэ Монгол банкны бол одоо чинь удирдлага Монгол банкаар дамжуулаад манай төр засгийн дээр одоо гарцсан байж байгааг бол хүмүүс энэ чинь бол өнөөдөр гарч ирсэн юм шиг байхгүй да. Энэ чинь 27 жилийн туршид эдгээр чинь бол Монгол орныг өнөөдрийн одоо энэ бүх энэ аж үйлдвэрүүдийг эвдэн боснууд боловсрол эмнэлэг одоо бусад манай нийгмийн хамгийн гол бол энэ институтуудыг бол задлан боснууд өргөдийн шамшигт болгох эднэрийн заавараар хийгдсэн байхгүй да. Энээс хамгийн их ашиг олсон мэдээж улсууд нь бол эднэрийн одоо энэ тэр даалгавар бол энэ бүгдийг самарсан бол өнөөгийн их хэрэгжил байгаа шүү дээ. Хамгийн тэгтээ зэрэг чинь би энэтэй холбогдоод бас нэг зүйлийг хэлмээр байгаа байхгүй. Тэднэрийн бол одоо энэ одоо уул уурхай одоо бусад бол одоо энэ бол одоо энэ Монголын ард түмний эрхийг уландаа дэвсэж бол энэ лоббирцсан өмч хөрөнгийг Монголын ард түмэн хязгаарч нэг хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй байхгүй. Харин тийм. Гэтэл орчин үед бол тийм учраас энэ бизнес гэдэг нэр өгч байгаад энэ чөлөөт зах зээл гадаадын хөрөнгө оруулалт бизнес гэсэн ийм нэрийн доор бол одоо энэ хулгай лоббир бол улам өргөжж штэ. Энийг бол дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Бид нар энийг дагахгүйгээд яах юм гээд одоо манай хүмүүс маань ингээд үндсэндээ бол буугаад өгчөж байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Үгүй буугаад дэлхийн нийт бол бид нар бол одоо би дэлхийн хүн биш байхгүй юу? Бид дэлхийн хүмүүс. Тийм штэ. Бид нар Монгол улсын иргэд. Тийм учраас мэдээж бол бид нар дэлхийн гадраа энэний төлөө ер нь бол дэлхийн бүх ард түмнийг аваад үздэг юм бол ер нь нэг судалгаа байдаг юм байна. Тэр чинь дэлхийн хүн амын 95 гаруй хувь нь бол энгийн жирийн усуд байдаг гэж байна. 90 жирийн усуд байдаг. Дэлхийн бөмбөрцөг дээр одоогоор амьдарч байгаа энэ 7 сая хүний 95 гаруй хувь нь жирийн усуд байдаг байхгүй. Тэрний ердөөсөө нэг 5% хүрэхгүй эрх баригчид олигархтсан одоо энэ эрх баригчид мөн бол тухайн одоо чинь нутаг одоо орон улс үндэстэн ард түмнийг бол гадаадын ил дал түрэмгийлэлд бол автаад одоо чинь Сирийг, Иракийг тийм үү
одоо энэ Ливи болоо бөмбөгтэй байгаа. Африкийн улсууд. Бид нар чинь дайны хөлд бол үргэлжлээд ингэсэн. Бид нар болохтой зэрэг чинь энэ бол зөвхөн өөр хэлбэрээр орж ирээд манай урагчтай нийлээд манай бүх юмыг бол одоо самарч байгаа энэ бол одоо юу гэдэг ард түмэн өөрийгөө хамгаалах чадахгүй байгаа энэ байдлыг ашиглаад ард түмний гадныхантай нийлж тонн дээрэмдэж ус орноо бол ингээд цөлмөн шулж байгаа нь усаа чинь мародёр байхгүй. Юу гэдэг ард түмнийг өөрийгөө хамгаалж чадахгүй байдлыг ашиглаж чинь тонн дээрэмдэж байгаа. Энэ хэсэг бэлэг усуудын одоо тэдний хоримтлоо цуглуулсан мөнгийг биелап болоод тэрийг хязгаарч хүлээн зөвшөөрөхгүй юм. Харин тэрийг хязгаарч хүлээн зөвшөөрөхгүй байх хэвээр. Тэгэлгүй яг. Тэгжээч лидер шударгасны төлөө шударгасыг ярина шүү дээ. Тэгэлгүй яг. Тэрнээс өөр бидэр зам байхгүй байхгүй. Өөр зам байхгүй. Ингээд эднийг бол тогтоогод ингээд цаашдаа бол одоо юу гэх юм ингээд явъя гэсэн тийм байж болохгүй байхгүй. Ягаад гэвэл мөнгө хөрөнгө гэдэг бол мөнгө хөрөнгөтэй болсон улсууд чинь бүх ард түмнийхэн бол одоо олонхын дийлэнх олонхын 90% энэ санаа бодлын энэ хүсэл мөрөөдөл одоо тэр тэдний бол язгуур гიშгийн төлөө тэд нар тэмцэхтийн боломжтой болчихдог байхгүй. Энэ мөнгөөр хулгайлсан мөнгө ашиглаад. Тийм учраас ч бол тэднэрт бол одоо бид нар тийм хулгайлуулсан, дээрэмдүүлсэн, тонуулсан бид нар бол энэ байдлыг биелэх хувьдаа бол хэцэж хүлээн зөвшөөрөхгүй. Тэндээс л бүх юм эхлэх гээд байна л да. Харин тийм. Гэтэл юм байж байгаа шүү дээ. Ер нь бол одоо ингээд манай ард түмнийг ингээд харахад бол манай нийгмийн олонх нь бол одоо маргааш шийдийн ирээдүйн үнээр бол итгэл алдарсан байгаа юм шиг харагддаг л да. Би тэгээд дахиад бол хэлэхэд бол ер нь ард түм бол ямар ч ядуу зүдүү хүнд хэцүү байсан ард түм бол ямар ч улсын ард түмэн бас л яг өнөөгийн одоо энэ ихэнх монголчууд ч ийм л одоо хөргөлтэй байдал байдаг байна л бай. Тийм учраас энэ бол одоо чинь эдний энэ тэмцлийг бол удирдах, зохион байгуулах энэ бол одоо субъект нь бүрдэх хэрэгтэй байхгүй. Би энэ субъект гэдэг энэ дор бол чинь юу гэж хэлж байгаа гэдэг зэрэг чинь энэ бол субъект гэдэг чинь хувь хэсэг бүлэг хувь хүмүүс гэхээс илүү зохион байгуулалтанд орсон тэр хэлбэрийг би хэлээд шүү дээ. Зохион байгуулалтанд орсон. Тэгвэл зэрэг бол бидний ингээд зохион байгуулна гэдэг одоо ингээд явахтаа зэрэг чинь хүн бүхэн дор дороо одоо чинь бидний ингээд шүүмжлээд байгаа болгоч одоо тэднийг харахад бол ердөөсөө тэд нэр хамгийн гол юмаа бол сайн ихэнх нь бол завхаж ойлгоогүй харагддаг байхгүй. Тэгэхээр ч бол энэ улсуудтай намайг тэмцэхгүй байна гэж бол олон улсууд мантай бол шүүмжлэх гэж бол оролддог л да. Тэгэхээр тэдний төлөө одоо чинь тэднийг би бол одоо юу гэх нэг хүн гол нь биш байхгүй да. Ус мөн мэдээж бол тэмцэж байгаа улсууд бол ганц би хувь улсууд нэг хэсэг бүлэг улсууд байна. Гэхдээ тэд нар чинь гол субъектээ бүрдүүлэхгүй байхгүй. Тэр удирдлагын тэр одоо чинь энэ манлайлах багийг бүрдүүлэхгүй байхгүй. Тэгвэл зэрэг чинь ердөөсөө бид нар нэг шуудад хийсэн нэг тийм жижигхэн эврүүч шиг тийм биз дээ. Тийм л одоо байдалд бол орчод байж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол одоо чинь ер нь нөгөө юу гэж шүү дээ. Ер нь хамгийн гол нь бол одоо бидний цаашдын замыг юу гэж л харж байгаа гэхдээ нэгдүгürt манай ард түмэн бол өнөөгийнхэн энэ байдлыг бид нар ойлгож ухаарах хэрэгтэй байна. Өнөөгийнхэн энэ байдлыг ойлгож ухаарахын тулд чинь 20 дугаар зууны Монголын түүхийг сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Би энэ дээр бол би өөрийнхөө одоо энэ хэлж байгаа үг нь би хариуцлагатай нэг зүйлийг хэлэхэд тэр бүү бүр гэдэг нөхрийн битсэн нэг ширхэгч үний юм байхгүй байхгүй. Нэг ширхэгч би нэг хариуцлагатай хэлж байгаа. Тэрэн дотор бол дандаа худлаа юм гэсэн. Гэхдээ тэр нь бол одоо чинь өөрийнх нь тэр бодол санаа биш байхгүй. Энэ чинь дандаа гадны бүр тодорхой хэлбэл энэ чинь барууны тагнуулын албаны дандаа тийм гүжиг гүтлэг тагнуулын алба гэдэг зэрэг чинь манайхан болохтой зэрэг одоо юу гэдгийг сэмхэн явдаг, шин дөлөөр явдаг одоо юу гэдгийг нэг бүрх харах мөрхөлгөө тавьсан одоо энэ харш нүдэн шил зүүцсэн гэж хүмүүс төсөөлөд байдаг. Огт тийм биш байхгүй да. Зөвхөн кинон дээр л тийм. Тагнуул гэдэг усууд чинь болохтой зэрэг чинь болоод дандаа одоо юу гэдэг үнэтэй костюм үүсцэн, урдаасцсан, сайхан гарцсан одоо маликл инээсэн тийм үү? Ийм усууд бол гадны усууд байдаг. Тэр чинь болоод хамгийн гол нь тагнуулын үйл ажиллагааны чинь хамгийн гол нь тэр тухайн улс нийгмийн оюун санааг сулж тэдэнд нөлөөлдөг л усуудыг хэлдэг байхгүй юу? Харин ялангуяа энэ ухаарч сэхэрдэг нийгмээ удирдах чиглүүлж авч явж явах хэвээр тэр хэсгүүдийг бол одоо сэтгэл зүйн мэдээлэл үзэл суртал за түүх гүтгэлгийн энэ
арга хэрэгслээр Яг үнэ тэр тийм. хүмүүсийг өөрсдөө ашигтай болгож сэтгэдэг болгодог тийм ээ. Яг тийм Өөрөөр байна. хэлбэл өөрсдийнхөө үнд зүйлийг тэдний үнд зүйл мэтээр монголчуудын хэм мэтээр ойлгуулад Тэдний үнэт тэгээд зүйл нь юу юм гэхдээ зэрэг чинь бол тэднийг энэ тий ганцаараа энэ дэлхий дээр өөрс- ганцаарх нь ноёрхож явах хэрэгтэй. Бусд нь бол тий өгөөгүй ядуу тэдний боол байх гэсэн гэсэн тэдний үнэт зүйл гэдгийг бас халтан дотор ойлгох хэрэгтэй байхгүй юу? тийм 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 усан тий баг тий байхгүй юу? Ковичкан дотор хэлж байна. Тий яг үнэ. Бидний үнэт зүйл Тий гэдэг бол бидний хамгийн гол манай үндэсний үнэт зүйл гэдэг бол хамгийн гол нь бид нар чинь хамтын энэ байгалийн эрсдэл сургуулийн амьсгалд амьдардаг энэ бидний монголчуудын эцэгхийн бол одоо барьж ирсэн хамгийн гол бол үзэл суртал чинь бидний хамтж хөдөлсөн юм байна шүү дээ. Хамтын амьдралтай тий байсан. Тийм ч учраас Монголын ард түмэн ганц хүн бол одоо айл болдгоо ганц мод гал болдгоо гэж ярьдаг. Гэсэн чинь тэрийг бол тэр Баабар Бүүбэр гэдэг нөхөр болохтой зэрэг монголчууд ер нь мал аж ахуйг бол бид одоо сайхалтай хүртэл бол хажигладаг гэдэг байгаа байхгүй да. Тэгээд бол монголчууд заавал бие биенийг одоо чинь тамийн тогоо гэдэг тийм одоо юу гэдгийг тийм үдэд үзэл сартлаар бол бид нар амьдардаг. Огтхон ч тийм биш байхгүй. монголчууд нэгдэж чаддаггүй аимшигтай ард түмгээ дандаа тэгж худлаа ярьж байсан шүү дээ тий. Тий. Тэгвэл хэрвээ л үнэхээр нэгдэж чаддгүй байсан бол социализмын 70 жилд яагаад манай ард түмэн тийм их бүтээн байгуулалт хөгжил дэвшилтэнд хүрсэн? Тэр үед одоо жишээлбэл амьдрал ирээдүйдээ итгэх Монголын ард түмний ирээдүйдээ итгэх итгэл ямар их байлаа? Ахуй амьдралын баталгаа, тэр орчин нөхцөл ямар байлаа? Хүүхдүүдийн төлөө ямар их юм хийж байлаа? Ямар баталгаатай цалин үнсдөө маргааштай итгэлтэй нийгмийн хамгаалал нь ямар байлаа? Тэр үеийн тэр одоо би бол тэр үед хүүхднээсээ өнгөрөөсөн. Тэгэхэд бол харанхуй шүн болтол гадаа одоо айцгүйгээр тоглодог байлаа шүү дээ. Тэг хүүхдүүд. Тий одоо бол ямар байдалтай байгаа вэ? Нэг байшингийн булангаас нөгөө байшингийн булган хүртэл хүүхэд баг ганцаараа явж чадахгүй тийм аимшигтай нийгэм одоо бий болцсон ба шүү дээ. Одоогийн байдлаар ингээ харахад